Криптовалют гэх шинэ ойлголт нийгэмд хүчтэй талхаж энэ хэрээрээ шинээр койн гаргаж хөрөнгө босгох гэсэн оролдлогууд борооны дарах мөг шиг олширч байсан. За харамсалтай нь ханшийн уналтаас үүдэн олон мянган иргэд оруулсан хөрөнгөө буцаан авч чадахгүй байдалд хүрсэн нь монголчуудад томоохон сургамж болсон билээ. За одоо ч зарим койны асуудал хууль хэлтийн байгууллагад шалгагдсан хэвээр байна. За гэхдээ ихээхэн хэмжээний хохирол, эрсдэл дагуулсан ч гэлээ Монгол улс блокчейн технологид суурилсан цахим мөнгөнд эсвэртийн салбараас хөндөрч болохгүй гэж үзэж байна. За учир нь дэлхийн улс орнууд блокчейн технологид суурилсан асар хямд зардлаар төлбөр тооцоо мөнгөн хөрөнгөний гуйлгыг хийж эхэлсэн байна. За улс хоорондоо банкар дамжуулан мөнгө шилжүүлэхэд олон хоног шаардахаас гадна өндөр шимтгэл төлдөг бол блокчейн технологи нь хугацаа шаардахгүй асар бага зардлаар шилжүүлэх хийдгээр давуу талтай юм а. Иймээс ч улсын хурал дээр койн токенуудыг хөрөнгөөр батгаажуулсан байх эрсдэлгүй болгох чиглэлд эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсгийг байгуулжээ. Эргэлт буцалтгүй Хойд Америк, тэр Арабын улсууд, Турк маш уршаа явсан байна. Европ, Япон гэд ингээд хөгжиж байгаа тохиолдолд бид нар бошуухан энэс ноцролгүй ороод идэвхтэй ашиглах хэрэгтэй. Эрсдлийн хувьд бол кибер аюулгүй байдлын эрсдэл бий. Мэдээллийн аюулгүй байдал байнга байгаа. Хоёрдугаарт нь одоо нөгөө баталгаагүй янз бүрийн лөөгрийн шинжтэй юмнууд. Тэгэхээр энийг бид нар яаж хамгийн бага дээр наваач тавих уу гэдэг дээр л хуулийн төс дээр ажиллах хэрэгтэй. За Америк нэгдсэн улсын доллар блокчейн технологи дээр USDT гэсэн тогтмол ханштай токен болон дэлхийн нийтээр ашиглагдаж байна. За үүнтэй адил Монгол төгрөгч мөн албан ёсоор ашиглагдах токен болох хүрээнд дотоодын биржүүдэд Монт гэсэн нэршлэр нэг харьцах нэг төгрөгтэй тэнцүү байх тогтвортой ханшаар нэвтрүүлээд байгаа билээ. Тэгвэл цаашдаа Монгол улс өөрсдийн үндэсний захин мөнгөнд дэвсгэртэй болох үүгээрээ дамжуулан олон улсын төлбөр тооцоонд нэвтрүүлэх замаар криптовалютын салбарт оролцоогоо нэмэгдүүлэх ёстой гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байна. Тэгэхээр энэ бол шин тутам харилцаа. Шин тутам харилцааг бид нар шууд нөгөө хүн мэддгүйхэн дайсан гэж байдаг. Одоо бөөн хүн гинт хэрэгт орсон. Эсвэл одоо баахан хүн хохироод өнгөрсөн гэж бодхоос илүүтэйгээр нэгэнт тэнд хүний эрх ашиг зөрчигдөж байгаа бол эдийн засгийн зах зээлд шин одоо сорилт бэрхшээл гарч байгаа юм бол тэнд зогсуулах шаардлагатай. Тэр утгаараа бид нар бол энэ хуулийн төсөл дээр бол тэхэл ажиллаж байгаа. За энэхүү виртуал хөрөнгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсэг судалгаагаа хийж байна. За гол анхаарч байгаа асуудал нь кибер аюулгүй байдал, санхүүгийн лөөвөр хийгдэх хэрэгслээс сэргийлэхэд чиглэгдэж байна.